ажилчтай холбоотой асуулт асууя. Илүү тэрэн дээр төвлөрч гэсэн үг. За таны өмнө та хоёр маань хоёулаа аль нь улс төрийн намын өндөр албан тушаалтнуудтай хамтарч ажиллаж исэн, өөрсдөө ч улс төрийн шийдвэр гаргалтанд бас нөлөө бүхий ажил албан тушаал хачижсэн хүмүүс. Тэгэхээр урд өмнө хамтарч ажиллаж байсан улс төрийн намын албан тушаалтнуудтай холбоотой маргаан үндсөлийн цэцээр ирвэл та хоёр татгалзан гарах уу? Ямар арга хэмжээ авах вэ? Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалахын тулд гэсэн үг тийм. За нэг дэх асуулт. За хоёрдугаарт үндсөлийн цэцэн гишүүн зөвхөн хууль зүйн шаардлага хангасан байхаас гадна хамгийн гол нэг шаардлага бол олон нийтийн итгэлийг хүлээсэн байх ёстой ийм шаардлага байгаа. Тэгэхээр таны буюу та хоёрын энэ одоо томилгоо олон нийтийн итгэлд хэрхэн нөлөө үзүүлнэ гэж харж байгаа вэ? Хоёр дахь асуулт. За гурав дахь нь саяхан аль нь хэлж гин томилгооны процесс юмаа гэд энэ нэр дэвшүүлж байгаа процесс, энэ томилгооны процесс өнөөдрийг энэ хууль зүйн мянган хороонд орж ирэх хүртэлх процесс хэр шударга байна гэж бодож байна вэ та хоёр? Энэ процессыг сайжруулах ёстой гэж үзэж байгаа юу гэсэн ийм гурван асуулт хэлээд. За Эрдэнэт нэр дэвшигчийн микрофоныг өгье. За энэ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зүйл дээр бол одоо угаасаа Монгол улсад дагаж мөрдөж байгаа хуулиуд байгаа. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль байна. Цэцийн тухай хууль байна. Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хууль байна. Тэгээ энэ хуулиудаа баримтлаад ажиллахад бол асуудал үүсэхгүй баха гэж бодож байна. Энэ ашиг сонирхлын зөрчил болон одоо саяны таны хэлж байгаа томилгоотой холбоотойгоор олон нийтийн итгэлийг хүлээж чадах уу, томилогдвол олон нийтийн итгэлийг хүлээж чадах уу гэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал бол цэвэр одоо миний зүгээр бодлоор бол миний байр суурьаар бол үнэхээр энэ ажлыг хариуцаад ажил гэвэл хэрхэн ажиллахаас л хамаарна. Өнөөдөр юу юуны тухандгүй энэ асуудлыг ингэж нөлөөлнө би үл өөртөө итгэлтэй байна гэж хэлэх бололцоогүй. Ер нь энэ орчлон хорвоо дээр хүн өөрийгөө дүгнж ярих бол өөрөө зүй бус асуудал. Альва ажил хэргийг гүйцэтгээд тэгээд хүн чадаж гэнэ үү чадахгүй байна уу гэдгийг бусдаар дүгнүүлдэг болохоос биш өөрөө дүгнэдэггүй. Тийм учраас би одоо юу гэдгийг энэ асуудлыг улсын хурал шийдээд энэ томилгоог хийхдээ ч тэр дараа нь томилгооны дараа энэ шударга зөв шийдвэр болсон байна гэж дүгнэгдэхэд ч тэр тухайн хүмүүсийн өөрсдийнх нь ажлын гүйцэтгэл тухайн ажлыг хийж чадвал энэ зүйл үнэлгээ нь гарч ирэх байхаа гэж бодож байна. За Сүхбаатар нэр дэвшигчийн микрофоныг. За ашиг сонирхлын асуудлыг та өндж байна. Энэ одоо сууж байгаа Тэмүүжин гишүүн битээр Монголд энэ хамгийн анх нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг үрдсэн сэргийлэх зохицуулах тухай хуулийн төслийг хоёулаа санаачилж тэр үед амаргүй үед анх одоо батлуулж исэн хоёроо. За энэ дээр Тэмүүжин маань ч гэсэн нийтийн ашиг сонирхлыг олон нийтийн итгэлийг гэж хэлнэ гэж ингэж томьёолсон байдаг. Би бол ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хуулийн нийжсэн учраас энийгээ бол маш сайн хувийн амьдралдаач барьдаг байсан. Та одоо яг энэ хэр шударга вэ олон нийтийн итгэл хүлээсэн гэдэг би танаас бас эргүүлж бас бодоосоо гэж. Би тантай бас тодорхой хугацаанд бас ажиллаж исэн. За надтай ажиллаж исэн олон байгууллага албан тушаалтнууд байна. Тэр дотор хувийн талаар ч одоо хүн хүлэгдэжсэн юм уу? Ажлын алдаа эндэгдэл гаргаж исэн юм уу? Итгэлийг хөсөрдүүлж исэн нэг ч тохиолдол байхгүй. Зүгээр даалгавар намынхаа дарга ерөнхий сайдын үүрэг даалгаврыг хүлээгээд би нэг өөрөө ярилцаагүй, уулзаагүй, зөвшөөрөөгүй ажилдаа очисон. Тэгээ тэр асуудалтай холбоотойгоор асуудлууд гарсан цаашаа үргэлжлүүлээд. Тэгэхээр энэ дээр сэвдсэн юм дээр би зүгээр хэлэх юм нь бол мэдээж та хэр шударгыг философи асуулт маягийн юм асуусан учраас энэ дээр хүн хэлэхэд хэцүү. Гэхдээ хүнийг амьдралынх нь нэг бүлгээр нь үнэлж болохгүй гэж одоо хэлдэг шиг. Одоо хувин болгон миний одоо сүүлд сайд байх үеийн юмар насан турш одоо би ямар хүн бэ гэдгээ тодорхойлуулна гэж үзэж байгаа бол тэр хүмүүсийн асуудал байхаа. Би хамтран ажиллаж исэн олон газар байгуулга олон хүний дунд бол ажиллаж исэн учраас тэр хэд маань юун төрөө надад итгэдэггүй гэдэг л миний хувьд бол илүү одоо чухал асуудал. Тэгээд цаашдаа бол гол асуудал нь бол цэцэд очиод Сүхбаатар Эрдэнэт гэдэг нэр дэвшигчнэр очиод тодорхой хэмжээнд өөрчлөлт гарах уугүй юу? Гарч байгаа бол би зөв байсан гэдгээ батлана.
гарахгүй байгаа бол тэр нь бас таны одоо болон бусад хүмүүст бол харагдах байхаа. Тэгээд ч олон түмний итгэл бол хөсөрдүүлж болохгүйд би сонгогчдын мандатыг удаадраа авч ирсэн. Тийм болохоор таны энэ асуултыг одоо бас тавьж байгаа асуултан дээр мэдээж бид итгэлийг зүтгэлээр л хариулна гэдэг шүү дээ. Тэгэхээр итгэлийг зүтгэлээр хариулахыг л хичээнэ. Бусад нь хүмүүс бол ардсан нийгэм учраас хинч янз бүрийн санал бодлыг байна. Тэрийг би хүндэтгэн. За, баасан зэрэглэгч микрофон өгөөгүй. За яг уу бид нар одоо ингэж асуулт асуугаад хариулт аваад байгаагийн гол ач холбогдлыг бол та хоёр бол надаар хэлүүлдэг юм мэдж байгаа. Олон нийтийн өмнө өгж байгаа нэгсэндээ амлалт гэж би бас энэ асуултыг асууж байгаа. За хоёр дахь гол том сэдэв бол энэ үндсэн эрхийн маргааныг үндсэн хуулийн цэц шийдвэрлэдэг болох хэсэг асуудал байгаа. За яг үүнтэй холбоотой гарч ирэх нэг зүйл юу вэ гэвэл улсын дэвшүүх болоод үндсэн хуулийн цэц хоёрын хоорондын эрх мэдэл харилцан тэнцлийн асуудал байгаа. Энэ хил хязгаар энэ заагийг ер нь ямар хүрээ хязгаар дотор баримтлана гэж бодож байгаа вэ? Энэ дээр бас яг мэргэжлийн хүмүүсийн хувьд байр суурьаа илэрхийлэх зүг байх гэж бодож байна. За, Сүхбаатар нэр дэвшигчийн микрофон өгөөгүй. За баярлалаа. Тийм ер нь парламентын гишүүний асууж байгаа асуултыг бол би ойлгож байгаа дандаа иргэдийн мэд хэрхийг хангахтай холбоотой асуулт учраас би ч гэсэн бас тодруулж байгаа нэлээд тайлбарлаж байгаа шүү. Үндсэн эрх хэрэгчлээний тухайд бол харин яг гол асуудал бол одоо манай Тэмүүжин нарын гишүүд та бүхэн маань яг ярьж байгаа асуудал байх. Зүгээр би одоо урдчлаад ийм байвал зүгээр гэж хэлэхгүй. Гэхдээ одоо нэг 3-4 нөхцлөөс л тэр давдгүй юм байлээ. Тэгээ би энд яг тоочж тийм нөхцөлд л одоо энийг байж болно гэж хэлэх нь бол өөрөө тэнд байгууллага томилогдож магадгүй эрх мэдэл авах гэж байгаа юм шиг бас ашиг сонирхлын хувьд ч гэсэн нэг тийм зохистой би биш байх гэж бодож байна л да. Зарим тохиолдолд магадгүй олон хүн иймийг цэц хянж болохгүй ч гэж үзэх юм билүү тийм ээ цэц дээр энэ их хурал дээр. Тэгэхээр чин зэрэг энэ асуудал дээр бол би одоо бас яг шууд байр суурь хэлж чадахгүй байна. За, Эрдэнэт нэр дэвшигчийн микрофон. За баярлалаа. Түрүүн яг байр суурь хэлсэнтэйгээ адилаар би дэлгэрүүлээд сайхан боломж гарлаа. Тэгэхээр сайн зориг гишүүний асуултанд хариулсантэйгээ адилханаар ер нь бол Монгол улсын үндсэн хууль үндсэн эрхийн маргааныг хянаж хилцдэг. Энэ шатанда, дэвшлийн шатанда орох ёстой. Тэгээд яг Сүхбаатар нэр дэвшигч хэлж байгаа шиг харин үндсэн эрхийн маргааныг хянан хилцэх эрхийн хүрээ хязгаар нь ямар байх вэ? Яг та үргэлжлүүлээ асуусан дээчүүх ер нь шүүхийн харьяалалтай яаж одоо харгалдахгүй харшилдахгүй байх вэ гэдгийг бол хууль тогтоох байгууллага маань нэг ухаалгаар тогтоож өгөх ёстой байх. Энийг тогтоосны дараа бол одоо үндсэн хуулийн цэц улсын дээчүүх ер нь шүүх эрх мэдлийн байгууллагын хоорондын checks and balance буюу хяналт тэнцвэрийн харьцаа бол бас тодорхой болно. Үндсэн эрхийн маргаан бол Монгол улсын үндсэн хуульд дотор байж байгаа үндсэн За. Зүгээр. За, ингээ гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. Үг хэлэх гишүүд нэрсээ өгнө.